Энэ харилцааны загварыг болохоор 3 ийм зүйлс тухайж болно. Эхний хэсэг нь болохоор тэр харилцаанд орохдоо мэдрэмжээ илэрхийлэх хэсэг байна. Бүр хүртвээ мэдээллийн төвшин миний дотор ийм болоод байна. Миний гэдэс чангараад байна, цээ чангараад байна, эрүү чангараад байна, гар салганаад байна, давчтаад байна. Эсвэл цогтмоор болж ийн гэх мэтчлэнгээр эхлээд мэдрэмжээ илэрхийлэх нь. Тэгээд дараа нь нөхцөл байдал. Нөхцөл байдал яаж байгаа вэ гэхээр чи өөртөө орж ирлээ, хамаг юмаа алзаалаа, би цэцэрлээ, давчтлаа, зүгтаалаа. Тэгээд чи бид хоёр ерөөсөө эрүүл харилцаанд оролцож чадахгүй. Одоо эрүүл харилцаар шийдвэр гаргаж хамтаж байж чадахгүй байна. Тэгээд гол хүсэж байгаа зорилгоо хэлэх нь ууг нь бол хоёулаа хамтдаа ийм зорилгын төлөө хамтарч амьдарч байгаа. Ийм зорилгын төлөө хамт бизнес ажил эрхэлж байгаа. Ийм зорилгын төлөө нөхөрлөж байгаа шүү дээ. This dynamic энэ нөхцөл байдал, энэ дадал маань чи бид хоёрын зорилгын өмнө хөндлөсөд байна. Хоёулаа энийг яаж шийдэх вэ? Гэх мэтчлэнгээр мэдрэмжээ, нөхцөл байдлаа тэгэд хамтаар хүрх гээд байгаа тэр алсын хараа мөрөөдөл зорилгоо хэлэх нь байна. Тэгээд үцхэд хүн ихэнхдээ нээлттэй ханддаг.